Эрдэнийн зүйлээр болжод байдаг эрүү цагаан хулган нэгэн жилээ. За минь цавцгаанууд гэхээр хүүхэд болгонд өөрсдийн гэсэн үзэх дуртай хүүхэлдэйн кино эсвэл хүүхдийн кино нэвтрүүлэг гэж байдаг баг. Тэгвэл би баг байхдаа ерөөсөө баахан хүүхдийн нэвтрүүлэг тухайн үед Монголд гардаг байсан. Одоо бараг гарахаа болчихсон. Тэгээд тэр хүүхэлдэйн нэвтрүүлгүүд нь яг ямар нэвтрүүлэг байсан бэ гэхээр боловсрол телевиз дээр гардаг байсан. Бонг можуух Мишель Гуруу тэгээд MNB телевиз дээр гардаг Маму Нааш Монгол HD телевизийн ток тэгээд синийг мэдээж унгалтай. Бас тэрнээс гадна TV9 дээр гардаг байсан олон ангитай адтай жаалууд. Хүүхдийн олон анги цувралын 2 гол дүрийн хөтөлдөг байсан Лолагийн найзууд. Бяцгаан хүүхдүүд ээ. Сайхан амарцгааж байна уу? Сар шинэ сайхан шинэсэн үү? Мичин жил гараад гоё байна уу? Лоло би чи 12 сар штэ. 12 дугаар сар баггүй юу? Хай жил баггүй юу? За ингээд өнөөдөр миний нэвтрүүлгэнд ямар хөдөлгөж орж ирснийг танил гэж нэвтрүүлэг байдаг гэсэн байхгүй. Одоогоос бараг 15 6 жилийн өмнө би үздэг байсан. Тэгээд ерөөсөө гарахаа болоод 10 хэдэн жил болчихсон. Тэгвэл яг энэ Лологийн найзууд гэдэг нэвтрүүлэгтээ ижил нэртэй Лологийн найзууд гэдэг нэртэй цоошин анимашн цуврал гарах гэж байгаа юм байна лээ. Тэгээд сая 6 сарын 1-нд цоошин албан ёсны трейлер биш, албан ёсны тизер трейлерыг цацсан байгаа. Тэгээд тэр тизер трейлер дээр юу гардгийг яг одоо та нар өөртөө үзцгээе. Staying in jail. Дахиад нэг богж бэлгэлсэн баярлалаа. Бас удахгүй үлцээ.
За нэг иймэрхүү teaser трейлер байгаа. Тэгээ ямар ч тач teaser трейлерээс нь харахад бол нэлээд гоё адал явдалтай анимашн байж магадгүй гэдэг бодолд би бол автсан байгаа. Яагаад тэгэхээр постэр зурган дээрээ байгаачлан 12 жилийг төлөөсөн амьтад болон бас дээрээс нь Хормостын хаан тэр ард талын сандлан дээр нь сууж байгаа харагдсан. Яагаад Хормостын хаан бэ гэхээр сая энэ трейлер дээр могоо уцаар ярьж хаад могооны утсан дээрх зураг нь Хормостын хааны ярьж байгаа зураг гэж бодохоор угаасаа тэр сандлан дээр сууж байгаа жүрээр бол Хормостын хаан байх магадaltaй. Харин тэр могооны хүчийг сараад тэр бүгжийг барьчихсан байгаа. Үл мэдэгдэх амьтан нь миний бодлоор бол Тэмээ байх магадaltaй байхгүй. Яагаад тэгэхээр Тэмээ чинь 12 жилд багтаагүй тэгснээ 12 жилийн амьтдын бүх шинж чанарыг өөртөө агуулчихсан тийм амьтан дөнгөд өөрийнхөө авч чадаагүй зүйлээ бүр тэр чигт нь авах гэж үзэж байгаа ч юм уу те бүх юм дээр өөрөө ганцаараа суугч байгаа тийм хорон санаатай Тэмээ байх тэг өгөөсөхгүй гэхдээ юу ч байж магадгүй л би ямар найруулагч нь биш би ямар зохиолч нь биш ямар ч зүгээр баг байхад үздэг байсан нэвтрүүлэг маань ингээд олон ангитай адал явдал тийм хүүхдийн анимашн цуврал болж гарах гэж байгаад би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл Монголд ялангуяа ийм Монгол хүүхдүүдэд зориулсан анимашн цуврал маш хоор байдаг. Жишээлбэл мөнх тунх булцгаар 100-100-ийн найзууд гээл те. Тэгээд бас Pigland гэх мэтчлэн ийм цөөхөн байдаг. Тэгвэл тэдний дахин нэг мэдлж буй шинээр мэдлж буй Лологийн найзууд гэдэг цуврал хүүхэлдэйн кино туудахгүй гарах гэж байна. Ямар ч тач амар гоё байна. Тэгээд энийг хэрвээ Лологийн найзуудыг хийж байгаа баг хамт олон ах эгчнэр үзчихвэл маш гоё хүүхэд насны минь дурсамжийг бүтээсэн нэвтрүүлгийг ингээд анимашн цуврал болгож өгч байгаад маш их баярлаа. Тэгээд хүлээж агаад үзэх болно. Тэгээд үзэхээр бас реакшн ч юм уу те тухайн ревьювийг хийх болно. Ямар ч тач ингээд бүр хүүхэд насны ийм том орхийг хүсдэг байсан нэвтрүүлгийн маань нэг нэвтрүүлэг ингээд анимашн болж гарч байгаа гэхээр бас гоё л байна. Хизээ нэгэн цэт бас Бон Можох Мишель гурван маань хүүхэлдээ бүр яг гоё анимашн цуврал болоод хүүхэлдийн кино гарахыг хинч өгөөсөхгүй. Яагаад гэвэл олон ангитай цуврал нэвтрүүлэг нь гарахаа болоод бас 10 хэдэн жил болцсон байж тээ тий. Ер нь Монголд энэ хүүхдэд зориулсан нэвтрүүлэг шоу ч юм уу тиймэрхүү юм бага болсон байгаа. Тийм Монголын ирээд болсон хүүхдүүд яг интернет сошиал ертөнцийн дээр юу үзэж өсөж байгааг ихэнх нь баг мэдж байгаа бах. Тийм болохоор иймэрхүү зүйл хийж байгаа хүмүүст бол үнэхээр их баярлаа. Тэгээд дараачийн бичлэгээр уулзлаа төр зур баяртай. Юу вэ? Би өмнөх үгээ хэлээгүй шүү дээ. Ингээд энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд дуусч байна. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад тэгээд хажууд нь л хонхон дээр дараарай. Тэгээд бас дээрээс найзууд руугаа миний бичлэгүүдийг шеэр хийж явуулаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Бас дээрээс нь дахин нэг Лологийн найзууд гэдэг олон ангитай цуврал анимашнаар уулзлаа төр зур баяртай найзуудаа баяртай дараа үзье баяртай Лологийн найзууд иргэн ирлээ.